Энэ жил боловсрол 2032 хөтөлбөрийн өрөөнд Дархуул аймгийн ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж байгаа нэг томоохон төсөл хөтөлбөр бол энэ хувийн хвшилд байсан түрээсэр байсан гал тогоонуудыг бүгдийн сургуулийн захиргаанд одоо нийлүүлж байгаа. За энэ бол боловсролын яамны боловсролын холбогд хууль тогтоомжийн дагуу сургууль өөрөө цайны газартай явах ёстой гэдэг энэ шийдвэрийн дагуу бид нар бүх сургуулийнхаа тоног төхөөрөмж, гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрийн шинжилсэн. За хүүхдийн бүр энэ аяг халбанаас ахуулаад бүрийн 100% шинжилсэн. За энэ ажилд аймгийн иргэдийн хурал энэ төслийг батлсны хүрээнд нийтдээ 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр ерөнхий боловсролын бүх сургуулийн гал тогоог шинжилсэн. За өнөөдөр ингээд газар дээр энэ хэрэгжилтийн танилцаа явж байна. За тухайлбал Шаран голын 2 6 дугаар сургуулиуд бол одоо иж бүрэн биднээс олгосон тоног төхөөрөмжүүдэд сургуулийнхаа гал тогоонд байрлуулад хүүхдүүдтэй одоо шинэ тоног төхөөрөмжөөр ингээд үйлчилж байгаа ийм дүр зураг байна. За мөн энэ жилийн хэрэгжүүлсэн нэг чухал ажил бол сүү хөтөлбөр байгаа. Энэ сүү хөтөлбөр бол үдийн цай авдаггүй 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд 7 хоногт 2 удаа сүүгээр үйлчлэх ийм одоо хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж байгаа. За энийг бид нар дараагийн жилүүдэд бас үргэлжлүүлэн явуулахаар ингээд бас төлөвлөж байгаа гэдгээ бас хэлье. Тэгээд ер нь хүүхдийн сургуулийн орчинд хүүхдийн хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр орон нутаг бол одоо заашгүй бодлого баримталж ажиллах учраас бид нар энэ гал тогоог иж бүрийн шинжлэх, за мөн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг ийм хоёр төслийг аймгийн иргэдийн хурлаараа хилцүүлж дэмжүүлж одоо энэ төсөл хэрэгжиж байгаа гэдгээ илэрхийлье. За нийт дархныхаа хүүхд багчуудынхаа өмнөөс бас энэ төслийг дэмжсэн аймгийн иргэдийн хурлын нийт төлөөлөгч нартаа бас чин сэтгэлээсээ талархсан илэрхийлье.